За түрүүн бас бүлгийн хурал дээр хэд хэдэн асуулт тавьсан. Тэгээд зарим нэг одоо асуултанд арай гүйцэд хариулт авч чадсангүй гэдгийн үднээс нэг асуулт асууя. За сонгуулиас сонгуульд улс төрийн намууд ер нь төр цомхон байна, төсөв хэмнэлттэй байна, татвар бууруулна, өргүү зардлыг багасгах гэсэн тийм нэг баахан асуудал ярьж гарч ирчээд яг засгийн газар шинээр байгуулагдах явцад салхины одоо чиглэл өөрчлөгдчихдөг. Ер нь өмнөх засгийн газрын байдлаас үеийн засгийн газрын бүтэцгээс харахад тухайн яамдын үйл ажиллагаа чиглэл, яамдын нэр, за хэн сайд болохоос хамаарч өөрчлөгдөд байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг. Тэрийг одоо нуухгүй. Тэгэхээр та яг энэтэй бас санал нийлэх үү? Одоо энэ шинээр байгуулагдах засгийн газрын бүтэц чинь хэр оновчтой, хэр одоо нүсэр биш, цомхон ийм ариулан хэмнэлттэй одоо бүтэц байх вэ? Иргэдийн амьдралын чанар одоо өдрөөс өдөрт муудаж, айл өрхийн дундаж орлого 2.3 саяд хүрэхгүй байгааг та хүлээн зөвшөөрөх үү? Өмнөх засгийн газрын хувьд гол стратегийн мега төслүүд дээр одоо ач холбогдол өгч анхаарал тавьж иргэдийнхээ өдөр тутмын амьдрал одоо орлого ашиг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, одоо ажлын байр байлаач гэсэн ажиллах хүчний хомсдолд орцсон, боловсон хүчний хомсдолд орцсон, гадаадад гараад явцсан энэ олон мянган иргэд залуусаа эргэж буцааж эх оронд нь гэр бүлтэй эх оронд нь амьдруулах энэ боломж болцоогоор төр хангаж чадахгүй байгааг та хэрхэн одоо ямар бодлого барьж энд ажиллах вэ? За том стратегийн асуудлаа хэд анхаарад өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлөх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх энэ байдлуудыг орхигдуулсан энэ байдлыг одоо та ер нь юу гэд дүгнэж байгаа нь тэгээд одоо сая хэмнэлтийн тодтол, төсвийн тодтол гэд ярьлаа. Гэхдээ л энэ өргүү цацаж, өргүү төсөв одоо байгааг бол энэ шинэ засгийн газар цаашид ер нь он гартал ер нь яаж дааж ажиллах юм бол одоо энэ өмнөх засгийн газрын төсөв захиран За зандаж тэр дарга хариулт өгье. За бүрийн бочим гишүүний асуултанд хариулъя. За ингээл яамдын нэрс өөрчлөгдөөл бужигнаал ингээл нэмэл цөөлөл таалагдах гээд ингээ тохиод ах нь бол бас алсын хараатай бодлого бишээ гэж боддог. Хүн зориулаад байгаа юм шиг эсвэл хүн таалагдах гэж байгаа юм шиг биш. Зардлын хэмнэлт төрийн бодлого хэрэгжүүлэх ажилтайгаа л уялдаж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэл ингээл яам солигдоод нэг үсэг өөрчлөгдөхтөл баахан балаан хэмнэгдэн хамаг тэмдэг өөрчлөгдөн ширээ санал зөөн ингээл нааш цаас зөөсөр байгаа л тэг ажилтайгаас танилцж амжилгүй бужигнаал ахаал 6 сар болж ажилдаа суралцах гал ингээд бужигнаад байдаг байдал бол жинхэнэ докторгүй байдлын нэг шалтгаан болдог гэж боддог. Тийм учраас айл болох доктортой байдлыг хангаж онцгийн шаардлагагүй илүүдэл эрхтнүүдийг таарч ажиллах нь зайлшгүй шаардлагатай болов уу гэж бодож байгаа. За ер нь ажлын байртай холбоотой ажиллах хүч олдохгүй байгаад холбоотой асуудал туйлын үнэ. Ийм учраас миний зүгээр нэг бодол бол гадагшаа явж байгаа хүндээ эргэж ирэх болцол нөхцөлтэй хэрэгжүүлж ирсэн Солонгосын, Японы бодлогууд бол эргэж ирэхэд нь хөнгөлтөө зээлээр одоо entrepreneurship буюу одоо нөгөө аж ахуй эрхлэлтэнд дэмжлэг үзүүлдэг, ур чадвартай болоод ирэхэд нь тухайн ажлын байраар гэрээгээр явуулдаг, энийн мэргэжлийн холбоо зохион байгуулдаг, ноос ноолуурын салбарт ажиллаад ирэхэд, барилгын салбарт ажиллаад ирэхэд буцаад ирэхэд нь тэрнийг нь зээл, хөрөнгө оруулалт, орон сууцны бодлогоор дэмждэг. Ийм brain circulation буюу одоо бол brain drain гэж буюу одоо ингээд хүний гадагш нь алдаад байгааг буцааж эргэлт нь оруулдаг, brain link гэж буюу холбодог ийм олон улсын ялангуяа Солонгос зэрэг улсуудын
ажил хүчнээ буцааж авчирдаг, талант авиасуудаа буцааж авчирдаг энэ бодлогыг бол одоо зөвгийн үр гэдэг нэртэй бас хэрэгжүүлж ийсэн бодлогууд ч би энийг илүү цогц инженерч эмч чадвартай болсон хүчнээ буцааж авдирдаг, Монголынхаа хөгжилд хувь нэмэр оруулдаг энэ бодлогыг хэрэгжүүлэхгүй бол Монголд үндсэндээ ажиллах хүчний хомсдолд орох, бүр байгаа залуучууд нь Монголоос явах зүгтах ийм чиг хандлагатай болсонд хамгийн сэтгэл эмзэглүүлсэн ийм асуудал болж байгаа. Бизнесийн хүрээндчдэд үгүй улс төрийн хүрээнд энэ бол Монгол улсын зайлшгүй анхаарах ёстой бодлого гэж боддог. Энд дээр тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай, энэ хариуцсан сайд нь тийм шаардлага тавьж ажиллах болно гэж бодож байна. За хэрэглээний сакс багцсандаа анхаарахгүй хэд том юм яриад ингээд яг ард түмний аж амьдрал карма хот үн цэн рүү анхаарахгүй байгаа гэдэг ийм яриа шүмжил маш их байгаа нь бодд үнэ. Өнөөдөр үндсэндээ одоо ковидын үеэс үүдэлтэй өвний өсөлт, ард түмний амжиргаа, цалингийн бодит өсөлт хэрэглээнд бол ямар нөлөө үзүүлж байгааг хүм мэдж байгаа учраас би дэлгэрүүлж хөөрөгдмөөргүй байна. Тэгэхээр энэ иргэдийн амжиргааны чанарыг сайжруулахын тулд орлогын бодит өсөлтөд анхаарч өндөр бүтээмжтэй ажлын байруудыг бий болгоход анхаарах шаардлагатай. Ажил хүчний хомсдолыг буруулж гадаадд ажиллаж байгаа иргэдэд татвар зээлийн уян хатан бодлого бүрдүүлж эх орондоо өргөж ирэхийг нь дэмжсэн юм зөвгийн үр гэж нэрлэжсэн энэ бодлогыг сэргээж хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Ажлын байр нэмэгдүүлэх нь бол эдийн засгийн эрэлт, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын төвшингээс шууд хамаарна. Ийм учраас энэ яг л яриад байдаг юмуудыг дахин давтмааргүй нэг бодит ажил хэрэг болгох нь хамгийн чухал байгаа юм. Яг бодит үр дүн гаргасан юм ажлуудыг байгаа учраас бас яриад ах нь бол ярихаасаа хийх нь илүү чухал шүү гэдгийг би онцлоод байгаа юм учиртай байна.